Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргын тушаалаар хэрэгжиж байгаа эрүүл сүрэгтэн хөтөлбөр нь 2025 оны 6 дугаар сарын 2-ноос 2025 оны 11 дугаар сарын 11 хүртэл хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжих хөтөлбөр юм. Эрүүл сүрэгтэн хөтөлбөр арга хэмжээнд хамрагдсан малчин өрхүүдийн мал амьтны төрөл бүрээс малын гадна дотн шимэгчийн дээжийг авч аймгийн лаборатори дэлгээх, аймгийн лаборатори нь тухайн шинжилгээний хариуг 6 дугаар сарда багтаан малчтад танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайн төслийн хүрээнд шаардлагатай багаж тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг мал эмнэлгийн тасаг мал эмнэлгийн үйлчлэгээний нэгжүүдэд шимэгчдэх өвчний эм бэлтгэмлийн багцыг сум баг тус бүрээс сонгогдсон малчин өрхүүдэд хуваарлан хүргэж тэдгээрийг ашиглах хэрэглэх заавар зөвлөмжийн талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Одоо саяны хүмүүсийн ярьж байгаа яриагаар бол ЮМХ 40 төрлийн ЮМХ байгаа гэж одоо энэ эмнэлгийн улсууд ярьж байна. Тэр ЮМХ чинь бид нэр зарим нь 5-аар гэдэг, 10-аар гэдэг янз бүрийн баг шифрэцэн нөгөө ганц хэдэн мал тарьжатал тоон адгуулчдаг тэгээ баг хэтэр гэж байгаа нь мэддэхгүй баг цагаар хийгээ явуулчихдаг шахууд үйл ажиллагаа явуулж байгаа яг малчтын хувьд бол одоо энэ сая манай багийн малын эмчид 600 мянган төгрөгийг багаж тоног төхөөрөмжөөр бас аймгийн хөтөлбөрийн газраас хангаж өгч байна. Энэ яг нөгөө шипрес юунууд нь яг стандартын хэмжээтэй юугаараа шахдаг ийм тоног төхөөрөмж багаж тоног төхөөрөмжөөр хангаж өгч байна. Энэ маш их зүйтэй асуудал. Одоо бид нар чинь малаа нь эрүүл байлгаж бидний эдийн засаг дээшлэнэ. Бид нар одоо ямар нэгэн үйлдвэр компани үйл ажиллагаагаа явуулахдаа дотоод үйлдвэр компанийнхаа үйл ажиллагааг сайжруулж бүтээгдэхүүнээ чанарыг сайжруулж тэр компани ашигтай болдог шиг бид нар малын эрүүл мэндийг сайжруулж малчтын ахуй амьдрал дээшилдэг. Тийм л учиртай. Энэ сургалтанд маш их баяртай байна. Манайх зур захаас л ороод худалдаад аваад хэрэгжилж байдаг байсан шүү дээ. Тэгээ nøдл энэ сургалт хийсэн манай багт тэгээд юугаар үйлчлүүлсэн энэ ажил тарган цагаан магаан тийм юунд малдан хэрэглээг байна. Одоо энэ сургалтанд сууд одоо энэгээр хэрэглүүлнэ. Малын эмчээр зөвлөлтөөр нь тариулж зөвлөлтөөр нь одоо хэрэглэнэ. За энэ захаас авдгаас жоохон боломж юм шиг байна. Nøдл мэдэр авч хийсэн. Тэсэн боломж юм шиг байна. Энэ нүднээс цацлах маслах бол ер нь 100 мал сал ятж бараа тэгээ цацлах. Бид нар урд нь гэрлийг хийгээл ЭВМК-ийг л тэгдэг байсан. Энэ нүдлэнгээс хойш цацлах яг бол ер нь боломж юм байла. Ганц хоёр ягаал ЭВМК-ийн төлчгтийн гэрлийн нөгөө иххэн хийжлэр бас төлчгтийн энэ цацлах болох юм байла. Би нүдл авч үзсэн бас. Янз бүрийн энэ хорхоо шавж барьжит тийм юмнууд байна. Тэгээд ялангуяа энэ адуу мадуун тавар маврын үед бол энэ яаж байгаа мэддэхгүй бас цагаан орхоо морхоо ч юм уу ямар юм байг юм тийм өвчнүүдээр адуу бас их хоригдож байна. Бусд малууд нь ч одоо тэр нэг кокшар шиг орхоонуудаар маш их тэгээд өтөх бууцсан бас их бохор байгаа юм шиг байгаа юм одоо тэгэл тийм юм байна. Танайх ер нь хэвтэр бууцаа малынхаа хэвтэр бууцыг жилд одоо тогтмол ариутгаж чадж гин үү? Зарим үед нь ариутгахнаа зарим үед нь тэгээд чадахгүй байгаа. Эрүүл сүрэгтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон гол шалтгааны тухайд мал амьтны гаралтай түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрийн шаардлага хангахгүй улмаас зах зээлд борлуулагдахгүй. Үнгүүт эрсдэлд орж мал аж ахуйн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа хэмээн үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан мал эмнэлгийн үйлчилгээнд мал сүргээ бүрэн хамруулж чаддаггүй мөн малын эмчийн дутагдалд орж ажиллах хүчин хомсдсны хэрээр мал эмнэлгийн үйлчилгээний хүчин чадал хамрах хүрээнд багассан. Байгаль цагуур уур амьсгалын өөрчлөлт их гарч байгаа гэд олон хүчин зүйл нөлөөлж байгаа хэмээн үзэж байгаа юм. Иймд мал амьтны шимэгчдэх өвчнөд тэмцэх хариу арга хэмжээх цогц байдлаар шийдвэрлэх зайлшгүй цаг үеийн шаардлага тулгараад байгаа учраас эрүүл сүрэгтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэлээ. Мал аж ахуйн салбарыг одоо хөгжүүлье, шинэ технологид гаргая, эрүүл байлгая, түүхийдийн үнд хүргэе гэдэг энэ бол маш том бодлогын асуудал. Тэгэхээр энэ бодлогын хүрээнд л бид нар энэ эхний ээлжинд эрүүл сүрэгтэн гэдэг арга хэмжээ зохион байгуулж байна. Дараа нь одоо халдвар төвчингүй байлгая. Одоо эрүүл сүрэгтэн болоод эрүүл бүс болъё. Одоо ухаанд эрүүл сүрэг гэдэг бол тухайн хотойл бол эрүүл сүрэг гэж байгаа. Тэгээд сумаараа багаараа нийлээд ингээд эрүүл одоо бүс нутаг болъё. Тэгэх юм бол одоо ингээд эрүүл бүс нутаг бол олон улсын зах зээлд түүхийд маань одоо ингээд гарах бололцоод ер нь бол эцсийн үр дүнд бол эрүүл бүс эрүүл сүрэгтэн гээд болоод малаа бүрэн одоо халдваргүй өвчин, халдвар төвчин, шимэгч өвчнээс ингээд бүрэн сэргийлчих юм бол энэ мал бол тэртээ зэрэгүү одоо үнэт баялаг учраас гадаад дотоодын зах зээл чөлөөтэй борлуулагдах юм боломж бол бий болж байгаа.
За 3 үе шаттайгаар хэрэгжих дээрх хөтөлбөртөө сайн үнэлэгдсэн болон хөтөлбөрийн арга хэмжээг сайн хэрэгжүүлсэн, эдвэх санаачлагтай ажилласан балын эмч болон малчин өрхүүдийг урамшуулалт хамруулахаар тусгажээ. Ингэхдээ туршлага судлуулах, аялалд хамруулах, дараа жилийн мал амьтны шимэгдэх өвчнөөс сэргийлэх үйлчилгээнд хэрэглэх эм бэлтгэлийг хөнгөлөлттэй үнээр олгох, шимэгчдэх өвчнгүй эрүүл сүрэгтэн гэрчилгээг олгох юм а. Одоо шимэгч голдуу юм ер нь шимэгч голдуу гадна паразит хөх бөөс хөх ширх. Тэгээ хаврын цагт болохоор одоо хажиг шалц илүү зонхилж байгаа. Хүрддэг өвчин бол ер нь үлрэл одоо нэг харьцангуй бага багтдаг. Одоо манай зэрэг суманд малын эмч юусоо байхгүй. Зэрэг сумын 5 бригадыг бараг хариуцж ажиллах маш их хүндрэлтэй байгаа. Одоо энэ дуудлаганд явуулаа гэхэд урд бургасан бригад, буруу бригад зэрэг суман дээрээс дуудлага гаргахад маш хүндрэлтэй. Тэгээд ирээгөө заримдаа очиж чадахгүй болохоор тэгээд малчид бас гомдолтой байдаг. Тэр нь ч бас зөв байх гэж бодож байгаа. Ер нь одоо туслах баг эмч яг нь малын баг эмчийг бакалавргүй эмч имлэг хийхгүй ажиллуулахгүйгээд бас хордог. Гэхдээ малын их эмчд одоо туслах зэрэгээр одоо туслах зэрэгтэйгээр ажиллах шаардлага маш хэрэгтэй байна. Тэгжээж одоо малынхаа эмч нарыг олшруулж олон малчтай хүртээмжтэй ажиллах болохгүй. Ганц эмч бол хүчрэхгүй л дээ. Ажлаа яагаад ч хэлэхгүй. Нэгжийн эмч нарыг унаажуулах маргаая. Одоо би болохоор нэг машинтай байсан, одоо машин маань нэвдэрсэн. Мотор нь болох байсан. Мотоцикл байхгүй. Дараагаад мотоциклж болох хэрэгтэй байна. Хамгийн одоо унаад яваад хоол яваад ажиллах чанартай маш сайн мотоцикл юм уу? Тийм техникээр хангуул бас одоо малын эмч ажиллаа бас арай илүү хурдан хийх боломжтой болох гэж боддог.